өнөөдөр UBS листээ эхлүүлж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээ кофе цай нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл болон сонирхолтой ярилцлагуудыг хүргэдэг байгаа. Ингээд өнөөдөр студид хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэндээ танилцуулъя. За, Golden Winners компаниг үүсгэн байгуулагч, за Чон Тэхён, за мөн Монгол дахь Golden Winners компаниг гүйцэтгэх захирал Алтан Цэцэг, за мөн шилдэг дистрибьютор Дулам Сүрнаар хүрэлцэн ирсэн байна. Та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. 안녕하십니까. 네, 좋았습니다. За тэгэхээр үнтэй зэрэг Golden Winners компани маань Монголд одоо яг нээлттэй хийгээд маш багагүй хугацаа өнгөрсөн байна. Тэгээд дөнгөж сайхан бас нээлттэй хийсэн. Тэгээд бас сайхан гоо сайхны бүтээгдэхүүнийг бас оруулж ирээд хэрэглэгчтэй бас хүргэсэн байгаа. Тэгээ юуны төрөнд бас үзэгчтэй хандан гоо сайхны компани болон тэгээ үүсгэн байгуулсан захирлаас асуумаар энэ л компанийхаа талаар бас танилцуулж өгнө үү? 네, 대표님께서 회사 소개에 대해서. 네. 네, 안녕하십니까. 저는 한국에서 골든위너스 대표 전태현이고요. 저희 회사는 2024년 4월 달에 창립을 했고 또 몽골 지사와 함께 지금 이제 회사를 설립을 했습니다. 네. За сайн байцгаана уу, намайг Чон Тэхён гэдэг. Би Солонгос улсад үүсгэн байгуулагдсан Golden Winners компани ерөнхий захирлаар ажилладаг. За манай компани 2024 оны 4 сард Солонгос улсдаа үүсгэн байгуулагдаад за мөн одоо оныхоо 5 сараас эхлээд Монгол улсад одоо салбар компани нээгээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. 네, 제품에 저희는 이제 제가 한 20년 동안 화장품 사업을 했기 때문에 지금 전 세계적으로 많은 피부 고민을 앓고 계신 분들이 많은데 현재 뭐 많은 제품들이 있긴 하지만 그래도 개선이 안 되신 분들이 굉장히 많더라고요. 그래서 저는 그 부분에 대한 개선에 대한 부분을 많이 찾아냈고 지금은 건조한 피부나 아토피 피부나 뭐 여드름 피부, 홍조 피부, 알러지 피부가 굉장히 많잖아요. 거기에 좀 포커스를 많이 맞춰서 정말 건강한 피부를 만드는 거에 중점을 두고 저희 지민 브랜드를 만들었습니다. 네. За тэгэхээр би өөрөө энэ гоо сайхны салбарт 20 гаруй жил ажилласан. За тэгэхээр ер нь бол энэ гоо сайхны салбарт олон төрлийн гоо эрүүл мэндийн одоо бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүнүүд байдаг боловч эдгээр бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байгаа хэрэглэгчид маань яг боддоор одоо өөрийн арьсан дээр арьс эрүүлжих, арьсны үнэхээр тэр асуудал шийдэгдэх тэр үр дүнг амсаж чаддаггүй. Гэхдээ миний хувьд болохоор одоо энэ гоо сайхны бүтээгдэхүүнд яг ямар орц найрлагыг одоо түлхүү оруулж өгөх юм бол тэдгээр хүмүүсийн арьсны асуудал шийдэгдэх вэ гэдгийг одоо би өөрөө судалгаан дээр үндэслээд маш сайн мэддэг учраас эдгээр одоо өөрийнхөө мэдлэг дээр суурлаад Jimyun гэдэг брендийг бий болгоод энэ брэнд дээр одоо өөрийнхөө одоо орц найрлагыг өөрийнхөө одоо мэдлэгийг тэр брэнд дээр шингэн шинэ одоо бүтээгдэхүүнийг Jimyun гэдэг брэндээр гаргаж ирсэн байгаа. 네. 그리고 이제 무엇보다 이제 100세 시대를 이제 살고 있는 우리가 세상에 살고 있기 때문에 건강에 대한 니즈가 굉장히 많잖아요. 그래서 건강식품도 굉장히 많긴 하지만 정말 우리 일반인들은 어떤 게 정말 좋은지를 잘 모릅니다. 그래서 저는 정말 제품력에 대해서는 엄격하게 제가 선정을 해서 7가지의 제품을 가지고 W문을 만들어서 몽골 분들한테 소개를 하고 있습니다. За мөн одоо сүүлийн үед бол одоо хүмүүс маш одоо урт насалдаг болсон. 100 насалдаг одоо ийм цаг үед бид нэр амьдарч байна. За тийм учраас эрүүл мэндийн бүтээгдэхүүний хэрэгцээ бол одоо хүмүүрт байдаг. Тэгэхээр бид нар бол одоо хэрэглэгчид маань үнэхээр одоо бид нар хэрэглээд үр дүнд хүрэх тэр бүтээгдэхүүн яг хаана байгааг мэддэггүй. Тийм учраас бид нар одоо Wmun гэдэг брэндээр бас эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг гаргахдаа үүндээ орж байгаа орц найрлага түүхийд дээр маш анхаарч үнэхээр хүмүүст хүрэхэд хамгийн шилдэг, хамгийн чанартай ийм бүтээгдэхүүнийг бид нар эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж гаргаж ирээд одоо утгагүй Монгол хүмүүстээ бас энэ бүтээгдэхүүний одоо хүрэхэд бэлэн болоод байгаа. 네, 그래서 저희 지뮴과 W문은 정말 정직하면서도 또 안전한 제품, 또 최고의 제품을 만들어서 정말 누구나 바르고 또 먹으면 그 효과를 볼 수 있게끔 최선을 다해서 만들었기 때문에 아마 사용해 보신 분들은 정말 너무 좋다라는 얘기를 할 정도로 저는 자부심을 갖고 만들었습니다. 네. За тэгэхээр манай одоо Jimyun брендийн гоо сайхны бүтээгдэхүүн, Wmun брендийн одоо эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг одоо хэрэглэж утсан хүн бүр маань магадгүй үнэхээр одоо сайн бүтээгдэхүүн болсон байна. Энэ үнэхээр одоо бид нэрийг хүсэж байгаа тэр үр дүнг надад өгж байна гэж одоо team сэтгэл төрхөөцөр бид нэр энэ бүтээгдэхүүнээ өөрсдөө одоо маш сэтгэл шингээж хамгийн сайн шударга за тэгээд одоо шилдэг бүтээгдэхүүнүүдийг бид нар үйлдвэрлэж гаргаж ирсэн.
네. За маш их баярлалаа. Солонгосын яалтчгүүдийн хөгжингөө орны одоо тий гоо сайхны бүтээгдэхүүн тий ер нь бол эрүүл мэндийн бүтээгдэхүүн бол яалтчгүй л одоо тий арай илүү одоо технологи техник тий тэрүүгээр бас давуу талтай байдгаа. Тэгээ энэ сайхан бүтээгдэхүүнийг бас Монголд оруулж ирээд бас монголчуудаа бас түгээж ийн гэдэг бол бидний одоо тэр яг одоо Солонгост хэлж байгаа тий 100 наслж байгаа хүмүүсийн тий одоо эрүүл мэндээрээч тэр тий арьс гоо сайхнараач тэр одоо яг залуучдаг ийм үе цаг үе болсон байна гэж. Тэгээ энэ яг одоо Монголд оруулж ирэхэд те бас манай алтан цэцэг захирал маань бас мэдээж хэрэг маш их судалгаа хийсэн болов. Тэгээ энэ бүтээгдэхүүнийг оруулж ирэхэд ямар хөө хийсэн бэ гэдэг талаар бас өөрийнхөө одоо яг Монгол дахь нээлтийн талаар. За юуны өмнө одоо UBS телевизээ үзэж байгаа бүх үзэгчдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр манай компани ер нь бол одоо түрүүн манай захирал хэлсэнчлэн 24 оны 5 сараас хойш одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа боловч одоо энэ хугацаанд бид нар одоо энэ компанийг үүсгэн байгуулснаас хойш бэлтгэл ажиллаа одоо хийж ирсэн. Тэгээд ер нь би өөрийнхөө хувьд ярих юм бол ер нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байсан. Энэ тал дээр одоо яг стандарт нь ямар байх вэ? Одоо яг надад үнэхээр таарах тэр чанартай бүтээгдэхүүн одоо яг хаана байдаг? Одоо түүнийг олж чадаагүй байсан гэсэн. Гэхдээ энэ компаниар дамжуулаад одоо хамгийн анхны эрүүл мэндийн бүтээгдэхүүний хэрэглэхдээ маш амжилттай одоо сонгож хэрэглэж өөрөө одоо хүсэж байгаа тэр эрүүл мэндийнхаа үр дүнд хүрсэн. Тэгээд ер нь бол Монгол улсад оруулж ирэхэд бид нар бүх зүйл одоо яг хуулийн дагуу аль бие усаар шинжилгээтэйгээ за тэгээд зөвшөөрлөлтөөгөө за тэгээд энэ мөн одоо хуулийн этгээдийг үүсгэн байгуулад бүх зүйлийг Монгол улсынхаа хуулийн дагуу одоо бид нар хийж ажиллаж байна. Мэдээж одоо маш олон дэмжиж байгаа, тусалж байгаа бизнес эрхлэгчдийнхаа дэмжлэгээр манай ажил одоо үйл ажиллагаа маш сайн явагдаж байгаа. Тэгээ одоо яг одоо эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэдэг бол нэмэлт одоо тийм нэмэлт эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж байгаа. Гоо сайхны бүтээгдэхүүн бол мэдээж гаднаасаа ингээд түрхээд гоё болж байгаа тийм. Тэгээ тэр нь бас одоо яг нүүрэнд одоо яаж үйлчилж гин гэдгийг мэдээж хэрэг биеэрээ бас тийм үзээд яг сайн байна гэдгийг бас батлаад бас оруулж ирсэн болоо гэж бодож байна. Тэгэлгүй яг гоо эрүүл мэндийн бүтээгдэхүүн дээр сая хэлсэнчлэн үнэхээр анх удаа хэрэгэлсэн бүтээгдэхүүн маань маш үр дүнтэй байсан. Гоо сайхны бүтээгдэхүүний хувьд ч гэсэн мэдээж өнөө хүртэл одоо анх л одоо гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн тэр наснаасаа хойш олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж утсан. Гэхдээ бас энэ бүтээгдэхүүн бол үнэхээр одоо бид нэр өөрийнхөө одоо хүссэн үр дүнд богино хугацаанд бодит үр дүнд хүрэхин тулд энэ бүтээгдэхүүний өөрийнх нь онцлог болвол одоо бидний арьсны ETS-ийн цаана одоо молекул хэмжээ, молекулын түвшинд одоо хүрч үйлчилдэг даваа талтай бүтээгдэхүүн учраас би ч гэсэн одоо энэ бүтээгдэхүүнээсээ өсөж яасан үр дүндээ хүрсэн. Би төдийг надаас гадна одоо манай маш олон хэрэглэгчид зөвхөн одоо бүтээгдэхүүнд хүрэхэд ийм одоо мессажлбарт орсон юм шиг би одоо ийм гайхалтай ямар нэгэн зүйл хийлгэсэн юм шиг үр дүндээс хүрч болдсон байна. Танай одоо энэ бүтээгдэхүүнд үнэхээр одоо би талархъя гэдэг юм те. Ийм сэтгэл талархлууд одоо бид нар маш их олноор хүлээж авч байгаа. За тэгэхээр бас шилдгийн шилдэг гэдэг нэг онцлогтой биш үү тий. Тэрүүгээр бас бизнес эрхлээд бас хамтран ажиллаад тий яг одоо бүтээгдэхүүнийг бас яаж бас бизнес эрхэлж болох талаар бас тий үзэгчтэй бас тайлбарлаж өгөхгүй. За сайн бацгаа нөө бүгдэнд нь амралтын өдрийн мэндийг хүргэе. Намайг бол Дулмсран гэдэг. Одоо гоор бол Солонгос улсад ингээд ажиллаж амьдардаг. За 2024 оны 4 сард бол одоо манай захирал маань надад ингээд хамтарч ажиллая гэдэг саналыг тавьсан байгаа. Тэгээ өөрийнхөө компаниг ингээд үүсгэн байгуулж байна гэдэг. Саналыг нь би хүлээж аваад бас өөрийнхөө хэмжээнд судалсан тий. Ямар үйлдвэрээр бүтээгдэхүүний үйлдвэрлүүлэхээ, ямар бүтээгдэхүүн гаргахын гэдэг. Тэгээ өөрийнхөө хэмжээнд бас ингээд судлаж үзээд үйлдвэрийн захирлуудтай нь очиж уулзаад за ерөнхийдөө бол ийм зорилготой бас ингээд аливаа зүйлийг хүн бүтээж авах хүн маань өөрөө зөв сэтгэл санаатай байх юм бол тэр бүтээл нь өөрөө бас ингээд зөв болдог. Тэгээ тэр утгаар би бол тухайн хүмүүсийн майндыг нь тэр хүмүүстэй ярилцаж үзээд очиж үзээд окей баталгаатай байна гэдгээр бол би ингээ бизнесээ захирлынхаа саналыг хүлээж аваад ингээ хамтран ажилласан одоо яг Монгол талынхан бол ингээ хамгийн анхных нь бизнес эрхлэгч нь болоод ингээ ажиллаа явж байгаа хүн байгаа юм. Миний хувьд болохоор энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд бол асар их үр дүнтэй байгаа. Тэгээ асар их сэтгэл ханамжтай байгаа. Бизнес эрхлэгчийн талаас нь бол бас маш их боломжуудыг манай компани өгч байгаа. Тэг.
Ер нь одоо яг ингээд бүтээгдэхүүн орж ирлээ тий Монгол дахь нээлттэй хийлээ тий бас ингээд албан ёсны гэрээтэй бас тий ингээд хамтрагч байна гэдэг. Цаашдаа бас ингээд хамтарч ажиллах боломжууд байгаа болов тий мэдээж хэрэг одоо гоо сайхны газрууд байна, гоо сайхны салонууд байгаа шүү дээ тий. Эдгээр газруудтай бас хамтарч ажиллахад нээлттэй юу? Яг үнэ. Маш гоё асуулт байна. Баярлалаа. Ер нь бол манай компани хувьд бүх хүнд нээлттэй. Одоогийн ерөнхийдөө орчин үеийн маркетинг бол ерөөсөө үйлдвэрийн үнээр нь бараа бүтээгдэхүүнийг маш хямдаар яг ориг бүтээгдэхүүнийг нь хүмүүст хүргэдэг болсон байгаа тийм. Манай захирлын хувьдаас яг тэр зарчмыг баримтлаад бүх хүмүүст хамгийн боломжийн үнээр, хамгийн хямд үнээр, хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хүргье гэдэг зарчмыг баримтлаад явж байгаа. Тэгээд тэрнтэй ижилхэн би өнөөдөр ингээд энэ компани аль бисны борлуулагч болсон байхад одоо бидний ингээ үзээ сууж байгаа, гэртээ сууж байгаа та бүхэн ч гэсэн ямар ч ажил эрхэлдэг байсан хэн ч гэсэн манай бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр аваад хэрэглэх боломжтой. Дахиад дээрэс нь бол бүгдээрээ бизнес эрхлэх бас боломж нь бол нээлттэй байгаа бүх хүнд. Бас нэг аппарат байна л да. Одоо бид нар юу монголчууд маань бас мэдээж хэрэг цаг уурын одоо тэг эрсдэс цаг ууртай учраас бас ингээд тэрэнд ингээ арьс маань бас ер нь бол маш их одоо юу гэдэг нь зочирддаг байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр бас одоо яалтчгүй бас одоо анхаардаг болцсон байна тий. Тэгээ гэртээ өөртөө бас ингээд гоо сайхандаа бас анхаарч арчилдаг болсон байна. Тэгээд энэ аппарат надад их сонирхолтой санагдаж байна л да тий. Бас ийм өөрсдийн гэсэн аппарат гаргасан байна л да. Тэгээ энэнийхээ талаар бас. За манайх болохоор энэ аппарат маань бол одоо бидний аппаратаа одоо хүмүүстэй илүү ойлгомжтой байлгаа хүднээс одоо богиноор энэ бол явдаг салон юм аа. Тэгэхээр бид нар бол одоо салон гэх юм бол тэр салонд очих юм бол одоо би өөрөө хүссэн үйлчилгээг аваад хүссэн үр дүндээ хүрнэ гэж эмэгтэйчүүд ойлгодог шүү дээ. Тийм учраас одоо орчин үед ээж нар маань эмэгтэйчүүд маань маш завгүй тий одоо өөрийн ажлыг хийхээс гадна өөрөө хүүхдтэй анхаарч гэр орныхаа ажилд анхаарч за тэгэхээр нөгөө зарим үед одоо манай одоо хотын төвжирлээс шалтгаалаад тий салооны үйлчилгээг төдийлөн авч чаддаггүй бид нар. Тэгвэл одоо манай салон бол одоо миний сая хэлсэнчлээ явдаг салон учраас хэрэг та одоо өөрийнхөө арьсанд илүү анхаарч одоо энэ залуу сайхан төрхөө удаан хадгалахыг хүсэж байгаа. Гэвч та одоо ингээд салонд очиж үйлчилгээ авах боломжгүй байгаа бол энэ аппарат бол одоо танд байхад та зөвхөн өөрөө гэрийнхаа нөхцөлд одоо энэ салоноор үйлчилгээ авахаас гадна гэрийн цаана бүх хүмүүс энэ салоныг хэрэглэх юм бол одоо маш өндөр үр дүнд хүрнэ. Өсвөр насны хүүхдүүд байдаг. Өсвөр насны хүүхдүүдийн онцлог бол нүрээр нь батгашил гарах ч юм уу эмзэгших за тэрнээсээ болоод хүүхдүүд манаас стресстэй. За тэгэхээр манай одоо цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг за энэ аппараттай хамтдан хэрэглэх юм бол хүүхдүүдийн арьсны одоо батгашил, эмзэгшил маш богино хугацаанд арилж байна. За энэ хүүхдүүд маань одоо ингэснээр сэтгэл санааны хувьд те за найз нөхдүүдтэй хамт байхдаа ч гэсэн одоо илүү одоо хүүхдийн арьс цэвэр болохоор хүүхдээ өөртөө ихтэй ч юм уу те юм байна. За дээрэс нь нэмээд одоо ээжүүд, эмэгтэйчүүд бид нар ямар нэгэн баяр ёслолд урагдах за ямар нэгэн одоо тэмдэглэлт өдрүүдэд очиход те яаралтай одоо салонд орох хэрэгтэй өөрийгөө маш гоё ингээд өөртөө үйлчилгээ авах шаардлагатай болвол та одоо гэртээ юм явдаг салонтой байхад та хүссэн үр дүнгээ хүссэн үйлчилгээг авах боломжтой юм аппарат манад байна. Сүүлийн үед одоо яг гоо сайхны бүтээгдэхүүнийг яг ингээд албан ёсны эрхтэйгээр тэр шууд одоо солонгосдох компанитаар ингээд оруулж ирж байна гэдэг бол яалтчгүй бас чанартай бүтээгдэхүүнийг тэг хямд үнээр оруулж ирж байна гэдэг бол яа тэгэхээр энэ дээрээс нас нэг юуны гоо сайхны бас мэдлэгийг өгч ин л да тийм монголчууд манаас төдийлөн одоо бол маш сайн мэддэг болсон байгаа тийм одоо миний хувьд ч гэсэндээ мэдхгүй арьсныхаа одоо бүтцийг сайн мэдхгүй хамаагүй юм ингээл хэрэглээд явцдаг тийм тэгэнгүүт энийг бүр ингээд тайлбарлаж өгөө тийм арьс нь ийм онцлогтой ингэж бүтээгдэхүүн хэрэглэх ёстой маа гэдгийг маш сайн ингээд нөгөө ойлгуулж бас тийм энэний талаар мэдлэг айгүй хөгдөг болсон байна л да. Тийм яг зөв. Тэгэхээр юуны өмнө одоо манайх бол бүтээгдэхүүнээ эхлээд одоо хэрэглэгчтэй одоо худалдаалж та энэ бүтээгдэхүүнийг худалдаж аваад хэрэглээрэй гэхээс илүү эхлээд бүтээгдэхүүний талаар ойлголтыг өгдөг. За бүтээгдэхүүн хэрэглэх гэж байгаа хүн болгон одоо арьсандаа түрхэж байгаа. Тэгэхээр бид нэр одоо ингээд хоол хүнсээр бидний идэж ууж байгаа зүйлүүд маань одоо залуураар дамжаад ходоодонд хүрэхээс илүүгээр арьсандаа бид нэр түрхсэн зүйл маань шууд одоо бидний цусаар дамж цус руу ордог тийм учраас бид нэр энэ гоо сайхны бүтээгдэхүүн гэдэг зүйлийг эмэгтэйчүүд бид нар
маш одоо цензуртэйгээр зөв сонгож хэрэглэх хэрэгтэй байдаг. Тийм болохоор бид нар энэ бүтээгдэхүүнийг та хэрэглэх гэж байгаа үедээ арьсаа эхлээд одоо ойлгох хэрэгтэй. Энэ арьсыг ойлгох юм бол та энэ бүтээгдэхүүн хэрэглэх юм бол тэр үр дүнд хүрч чадна гэдгийг эхлээд ойлголтыг нөгдөг. Энийгээ бид нарын богино сургалтаар дамжуулаад хүмүүстээ ойлголтыг өгснийхаа дараагаар энэ бүтээгдэхүүнээс тэгвэл танд одоо аль бүтээгдэхүүн тохирох юм, энэ бүтээгдэхүүнийг та яаж хэрэглүүл одоо болох юм ч гэдэг юм те, ийм зүйлүүдийг одоо бид нар зааж хэрэглэгчтэй одоо хүргэдэг байгаа. За манай чонтын захирлын хувьд тий Монголд одоо хичнээн удаа ирж байна тий мэдээж хэрэг Солонгос болон Монголын одоо цаг ууршаал өөр байгаа шүү дээ тий тэрэн дээр ямар сэтгэлтэй байна? 대표님께서는 몽골에 몇 번째 오시는 건지 그리고 한국과 몽골의 기후는 다른데 이제 거기에 대해서 이제 제품 사용에 대해서라든지 어떻게 생각을 하고 계시는지. 몽골이 사실은 한국보다 굉장히 추운 나라잖아요. 그래서 일단은 이제 뭐 한국이 됐던 몽골이 됐던 어느 나라가 됐던 간에 건조하다 그러면 일단은 피부가 다 안 좋아집니다. 그래서 몽골은 특히나 기후가 너무 춥기 때문에 또 굉장히 뭐 습도라든가 이런 것도 너무 없고 그래서 피부가 빨리 이렇게 노화가 된다고 해야 되나? 많이 건조하시니까. 그래서 저희 이제 이 제품 중에 저기 이제 블랙으로 만든 2가지 제품이 있습니다. 저 제품은 특히나 몽골 분들한테는요 굉장히 아마 좋은 어떤 정말 그 평생 만나보지 못한 제품 중에 하나가 되지 않을까라는 생각을 하거든요. 굉장히 추운 지방에서는 굉장히 효과가 탁월합니다. 저 제품이. 네. За тэгэхээр Монгол болон одоо Монгол улс одоо цаг уурын онцлогоос шалтгаалаад эрс тэрс уур амьсгалтай. За мэдээж Солонгос гэсэн хүүтэн л дээ. Тэгэхээр ер нь бол энэ хүүтэн цаг агаарт яадаг вэ гэхээр хүний арьс хамгийн түрүүнд маш их хуурайшдаг. За тэгэхээр энэ хуурайшлаас шалтгаалаад арьсанд одоо олон төрлийн асуудлууд үүсэж байдаг. Тэгээд арьсны одоо чийг алдах ч юм уу тий одоо энэ асуудлуудыг шийдэх одоо манай бүтээгдэхүүн гэх юм бол энэ хар савлгаатай бүтээгдэхүүн маань бусад бүтээгдэхүүнээс илүүгээр маш арьсны тэр асуудлыг шийдэж өгдөг. Ялангуяа монголчуудад энэ монгол хүмүүс маань энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх юм бол Монголд одоо эрс тэрс уур амьсгалтай энэ хүүтэн уур амьсгалтай монгол хүмүүсийн арьс үнэхээр шинжлэгдэж өөрчлөгдөж одоо тэр арьсны хан бэхжиж тэр хүмүүс маань бусад ямар нэгэн бүтээгдэхүүнээс авч чадаагүй тэр үр дүнг өөр хизээч одоо хэрэглэж үзээгүй энэ бүтээгдэхүүн байх болов уу гэж би одоо бодож байна. 네. 자 그래서 이제 저희가 피부 속에서 정말 찾지 못한 뭐 우리가 콜라겐이라든가 뭐 엘라스틴, 그다음에 히아루론산은 많이 들어봤습니다. 근데 실질적으로 피부 장벽에 세라마이드, 지방산, 콜레스테롤이 우리가 정말 잘 갖고 있었다는 거를 모르시는 분들이 굉장히 많거든요. 그래서 그 제품을 저희가 집어넣었습니다. 네. За тэгэхээр энэ бүтээгдэхүүн маань өөрөө коллаген, эластин, гиалуроны хүчлээ найрлагатай. За үүнээс гадна одоо уг нь бол бид нар одоо ихээс төрөхдөө бидний арьсны одоо хамгаалах давхраг хаана гэдэг зүйлд церамид, холестерол, өөхний хүчил гэдэг зүйл байдаг. За тэгэхээр ихээс төрөхдөө бид нар одоо ийм арьс маань ийм бүтэцтэй төрсөн боловч өсөх явцдаа одоо цаг хугацааны явцад энэ зүйлүүд маань алдагдаад ирэхээр арьсанд асуудал үүсдэг. Тэгэхээр энэ асуудлуудыг одоо шийдэх энэ үүссэн асуудлуудыг сайнаар шийдэх бүтээгдэхүүн бол одоо энэ бүтээгдэхүүн байгаамаа. Учир нь бидний одоо арьсанд байсан тэр зүйлүүд алдагдсан зүйлүүдийг бид нар гаднаас нь одоо яг ижил бүтэцтэй бүтээгдэхүүнээр одоо дүрхээд нөхөөр тэр бүтэц маань дахиж сэргэж арьс эрүүлждэг учраас энэ бүтээгдэхүүнийг одоо санал болгохыг хүсдэг. 네. 이 бүтээгдэхүүний нэг товчхон одоо төрлийг бас танилцуулж өгөх. Хүмүүсээс сонирхож магадгүй тийм. За миний тавчхан танилцуулъя. Хамгийн ихний одоо та бүх маань харж байгаа яа өнгөтэй энэ сет бол цэвэрлэгээний хэсгийн сет байгаа. За цэвэрлэгээ маань дотор 3 хэсгээс бүрдэж байгаа. Хамгийн эхлээд бол ойлон цэвэрлэгчээр бид нүүлээр цэвэрлэнэ. Ойлоор цэвэрлэх ёстой гэдгийг бол одоо хүмүүс сайн мэддэг болж байгаа тийм. Досон досоо задлж өгдгөө гэдгийг. За тэгэхээр бид нар ойлоор цэвэрлэнэ. Дараа нь бол бид нар 7 хоногт нэгээс 2 удаа гуйжуулагчаа тавина. Арьсныхаа төрлөөр шалтгаалаад за гуйжуулсныхаа дараагаар бол бид нар нүүрнийхээ нунтаг савн байгаа. Нунтаг савнгийн маань хамгийн гол онцлог нь бол витамин С-ны 15% агуулмжтай савн. Тэгэхээр арьсыг маш гой цайруулж, маш сайн цэвэрлж өгдөг. Тэгээд дээрээс нь сэтгүүнсэд толбыг бас бүдэрүүлж өгдөг ба. За тэгээд тэрний дараагаар бид хэд ингээ сайхан гүн цэвэрлэгээ хийжлээ. Цэвэрлэгээнийхээ дараагаар бол
тэжээлийн хэсгийн бүтээгдэхүүнүүдийг түрхэж өгнө. Тэжээлийн хэсгийн бүтээгдэхүүн нь болохоор эхлээд бидний цацдаг бустер гэдэг бүтээгдэхүүн байна. Бустерын маань хувьд бол ерөөсөө арсны гүнэр бүтээгдэхүүнүүдийг тэжээлийн маань бүтээгдэхүүнийг дамжуулж өгөх үүрэг гүйцэтгэж байгаа. За бустераа цацлаа суураар нь дээрэс нь бид нэр саяны манай захирлын хэлсэн маш онцлог арсны ханыг маш сайн бэхжүүлж өгдөг ампла. Тэгээ энэ дэр нэг юм би бас онцолж хэлмээр санагдсан сая. Хүний арсны одоо бид нар бол арсныхаа ханыг бэхжүүлж чадах юм бол дотор талд нь сайн одоо тэжээлийн бүтээгдэхүүнийг хийхэд арс маань илүү сайхан залуу сайхан болдог байна. Тэгэхээр арсны хана гэдгийг бол их чухал юм байна. Бид нар өмнө болохоор маш үнэтэй 2 сая 500 3 сая ингээд тэжээлийн тос аваад байгаа дүрхээд байгаа хэрнээсээ арсныхаа ханыг юусаа хамгаалдаг байсан байгаа байхгүй. Тэгэхээр арсны ханыг маш сайн гоё бэхжүүлээд хамгаалаад өгөх юм бол бид нар ямар ч тос дүрхсэн маш сайн үр дүнтэй байдаг юм байна. За ингээд амплаа дүрхлээ. Амплийнхаа дараагаар нь болохоор хэдүүлээ VVP гэдэг манай энэ одоо зөвхөн манай компани энэ патентыг нь эзэмшиж байгаа VVP гэдэг витамин цэний 10% агуулмжтай тос байгаа. За энэ тосоо дүрхчин энэ тос маань бол бас ингээд нүүрний хэлбэрийг гой засаж өгнө, нарзыг чангалж өгнө, зайруулж өгнө. За түүний дараагаар нь бол бид нэр серум дүрхэн. Серум маань болохоор бас маш сайхан залуужуулдаг коллагентэй дээрээс нь 12 төрлийн пептидтэй юм серум. За серум дүрхэд өгчлөө. Хэрвээ бид нар өдөр ингээд өглөөний хэрэглэн дээр явж байна. Өглөөний хэрэглэн дээр бол бид нэр ингэж серумныхаа дараагаар нь чийгшүүлж хамгаалах тосоо дүрхэд өгчин. За энд ингээд цэнхэр хайрцагтай харагдаж байгаа. Хамгаалах тосоо дүрхснийхэн дараагаар хэдүүлээ нарны тосоо дүрхэд өгчин. За нарны тос гэж дүрхэнгүүтээ араас нь бидэд күшнээ дүрхэл ингээд бол өглөөний арьс ашиглаа болж байгаа. Орой болохоор маш амархан. Бид нар ингээд ерөнхийдөө ядарсан үед дээр ингээд баг юм дүрхмээргүй байдаг шүү дээ. Тэнгүүч мэдээж нүрээ цэвэрлэн хүмүүс сайхан савнгаар аваагаад тосоор аваагаад ингээд цэвэрлжлээ. Тэгснийхаа дараагаар бустраа цацаад бустрийнхаа араас нь хэдүүлээ хэрвээ хүсэх юм бол энэ VPP гээд витамин С-тэй тосоо дүрх чинь. За тэрний араас нь N2S гэх шөнийн тосоо. Үнэхээр юм дүрхмээргүй залхуу үрээд байх юм бол бустер бол амархан цацлаа. Шөнийн тосоо дүрх чинь. Тэгэл ерөөсөө орой бол 2 хүн бүтээгдэхүүн дүрхэд болж байгаа байхгүй. Тий. Тэгээ ингээ манай одоо маш завгүй байгаа энэ бүсгүүчүүдтэй зориулаад маш энгийн тэгээ бас ойлгомжтой. Манайхыг бол ерөөсөө өнгөөр нь хараад бүтээгдэхүүний нэршлүүд аягүй хэцээдэж штэ тий хүмүүс. Тэнгүүт манайхыг бол зөвхөн өнгөөр нь цэвэрлэгээний ягаан бүтээгдэхүүнийг авъя гэж хэлчихэд болж байгаа байхгүй. Хүмүүс одоо ерөнхийдөө тэгж бид нартай бол хэлээд захиалгаа ингээ хийчдэг. Дахиад дээрэс нэг юм онцлоход энэ бол үнэхээр гайхалтай бүтээгдэхүүн байгаа. Манай нүүрний маск бол веган маск байна. За веган гэд яагаад тэгж нэрлсэн бэ гэдэг тэгэхээр тусгай патент нээж байгаа. Энэ дөр бол байгальд ингээ хэрвээ бид нар маскныхаа шидийг нь газар хайсан тохиолдолд сарын дотор байгальд уусдаг. За дахиад дээрэс нь ямар нэгэн байгалийн одоо амьтны гаралтай юу араагүй, орц найрлага араагүй, амьтан дээр туршаагүй. Тийм учраас бол энэ веган маск гэж явж байгаа. Үнэхээр гой залуужуулдаг арсыг маш сайн татаж чангалж өгдөг. Энэ маскыг бас та бүхэн заавал хэрэглээд үзээрэй гэж хүсэж байна. За яалтчгүй тийм нөгөө заримдаа бүсгүүчүүд бол залхуурдаг л да. Орой тий ер нь жоохон оройтох ч юм уу тий завгүй үедээ бол ингээ нүүр цэвэрлэгээгээ хийхээс залхуу урж байгаа л хэвцэн ирнэ. За ер нь бол болохгүй ах шүү гэж босоод тэ цэвэрлдэг байгаа. Тэгээд дээрэс нь бас яг энэ маскны хэрэглээг бол ер нь бол сүүлд ойлгосон. Яагаад тэгэхээр зайлшгүй хэрэглэж явах хэрэгтэй. Тэ чийгшлийг бүр ингээд бусад бүтээгдэхүүнээсээ илүү их чийгшлийг өгж идэм байлээ шүү дээ. Тэгэхээр бас яг маскыг бас байнга хэрэглэж явах нь одоо гоо сайхны одоо өөрсдийнхөө энэ арсыг залуу байлгахад бол зайлшгүй хэрэгтэй нэг зүйл юм болов. Тэгээ дээрэс нь нарны тос тий нарны тосыг бүр 4 уйлралт 360 хоногтоо ерөөсө байнга л дүрхэж явах хэрэгтэй тий. Тэгэхээр бас их гоё нэг ойлгомжтой байдлаа бүтээгдэхүүн ингээд өнгөөр нь ялгараад яг харж байна. Тэгээ дээр нь бас энэ аппарат маш их таалагдж байна. Гэртээ ингээд зүгээр сууж байхдаа ингээд кино үзэж байхдаа ч юм уу тий нүрээ бас ингээд яг өргөж явах нь бас зав чөлөөгөөрөө шүү дээ тий бас ашиглаж чадж байгаа нь бас чадвал арьс гоё болох юм байна. За дээрэс нь яг байгалийн гаралтай гэж хэлж байгаа нь бол яг энэ бол онцлогтой. Тий сүүлийн үед бол химийн гаралтай бүтээгдэхүүнийг бол ер нь л бол хэрэглэхээ болоод байгаа. Тий тэрийг бас хэрэглэгчд маань ч гэсэн тий ялгадаг болсон байгаа шүү дээ. Тий тэгэхээр байгалийн гаралтай бүтээгдэхүүн яг л хүний нөгөө таны төрөний хэлдэг тий нөгөө молекул дотор орж тэрийг сэргээж өгөөд шүү дээ тий. Тийм яг зөв.
тэгэхээр сая аппарат дээр би нэг зүйлийг одоо нэмж онцлоё гэж бодлоо. Манай аппарат өөрөө одоо бүх зүйл нь автомат. Энэ аппаратыг одоо бид нар товчлуур дараад хасаахад аппарат өөрөө 7 төрлийн горимтой. Энэ 7 горимнаас та өөрийнхөө хүссэн одоо аль нэг горимыг сонгоод арчилгаагаа хийн. Тэгээд аппарат 7 минут одоо автоматар массаж хийгээд өөрөө унтардаг. Тэгээд энэ аппаратанд бас нэг онцлог зүйл юу байгаа вэ гэхээр одоо ижил төрлийн аппаратанд байдаггүй нэг зүйл нь манай аппарат одоо нэг талдаа одоо ус хийгээд энэ усыг одоо яонжуулаад одоо яонжуулсан тийм ус одоо мистик гаргадаг байхгүй. Тэгэхээр энэ мист маань өөрөө яадаг гэхээр бидний одоо энэ арсны нөхс үеэс нөхс үеийг 25,000 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний жижиг молекул хэмжээгээр одоо энэ мист маань өөрөө цацагддаг учраас арсны одоо тэр гүнд байгаа бусад төрлийн бүтээгдэхүүнийг цэвэрлэж чадаагүй тэр бохирдлыг цэвэрлэхээс гадна арсны гүнд чийгшлийг маш сайн өгдөг. Тэгээд аппарат өөрөө одоо автомат учраас бид нэр одоо энэ гормын яах вэ? Энийг одоо яаж ажиллуулах вэ гэдэг юм те. Ийм санаа зовх зүйл байхгүй. Тэгээд дээрэс нь бид нэр энэ бүтээгдэхүүн дундаас одоо манай захирлын онцлсан 2 хар харьцагтай бүтээгдэхүүн буюу манай одоо ампул, коллагентай ампул, за витаминтай тас энэ 2 бүтээгдэхүүн маань бас аппаратанда илүү одоо зориулагдаж бүтээгдсэн хийгдсэн бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр энэ 2 бүтээгдэхүүнтэй аппарат одоо хослуулаад хэрэглэхэд та одоо сарын дотор маш гайхалтай өөрийнхөө хүссэн үр дүнд хүрэх арсыг маш сайн өргөж чангалж өгнө, цайруулж өгнө, сөх нөсөөтөл толбыг багасгаж өгнө, нөхцөлтийг агшааж өгч юм уу те. Ингээ бидний хүсэж байгаа тэр үр дүнг биднэрт ингээ цогцоор нөгөх юм гайхалтай бүтээгдэхүүн байгаа. Эрүүл мэндийн бүтээгдэхүүний хувьд яг нөгөө идэж хэрэглээд одоо түрүүн таны хэлсэн л дээ гоо сайхны бүтээгдэхүүн бол арьсаар дамжаад цуснд ордог гэдгсэр тэр айгүй хурц сонсогдлоо л дээ. Тэгээ хүмүүс яг тэр бүрчлэн мэддгүй шүү дээ. Яг ингээл хэрэглээл гоё болж байна л гэж ойлгоод байдаг. Тэр яг бүтээгдэхүүн дүрхснээрээ хаашаа яг яаж ороод байна те тэр хэрвээ химийн гаралтай бол цуснд одоо шууд л тэр химийн бодисууд орно гэсэн үг шүү дээ тийм. Яг үнэ. Тэгэхээр нөгөө нэг одоо би ч гэсэн өөрөө бас энэ талаар мэдлэг одоо маш муу байсан да. Гэхдээ энэ бүтээгдэхүүн үйлчлэгийг одоо Монгол улстай нэвтрүүлэгтэйгээ зэрэгцээд бас өөрөө судалгаа хийсэн, өөрөө одоо уншиж судалгаадаад би энэ мэдээллийг сонсоод их айжс авах. Тэгээд ер нь бол эмэгтэй хүмүүсийн одоо тэр хавдар үүсгэгч, эмэгтэй хүмүүст хавдар үүсгэгч тэр зүйлүүд бол бидний одоо ариун цэврийн өрөөнд байж байгаа юм аа гэдэг зүйлийг уншижсэн байхгүй. Тэгээд түүнтэй бол холбоотой одоо бидний цусаар дамжаад гоо сайхны бүтээгдэхүүн хамгийн түрүүнд одоо арьсаар дамжаад цусанд хүрдэг гэдгийг сонсож байсан. Тийм учраас одоо түүнээс хойш бид нэр зөвхөн нүүрэндээ түрхдэг гоо сайхны бүтээгдэхүүн төдийгүй одоо бусад төрлийн бие угаадаг шампунь, за биеийн саван, за үсээ угаадаг шампунь ч гэдэг юм. Ийм зүйлүүдэд ч гэсэн бид маш их цензуртай хандах систем аа гэдгийг ойлгож авсан. За түүнээс гадна одоо эрүүл мэндийн бүтээгдэхүүний талаар бас хүмүүс үзэгчид маань их сонирхож байгаа хаа. Тэгэхээр ер нь бол манай энэ эрүүл мэндийн бүтээгдэхүүн Солонгосын Дунсоо био фарм гэдэг алдартай юм эмийн үйлдвэрлэсэн байгаа. За энэ Солонгос улстай бол бүх стандартынхаа дагуу үйлдвэр болол одоо үйлдвэрийнхаа стандартыг хангасан. За мөн одоо бид нар албан ёсныхаа Солонгос улстай зөвшөөрөл авсан юм бүтээгдэхүүнүүд байна. Энэ бүтээгдэхүүнүүд маань бол бидний бие физиологийг цогцоор нь эрүүлжүүлэх зорилготой юм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр бид нар одоо хүнснээсээ авч чадахгүй байгаа шим тэжээлүүдийг, эрдэс бодисуудыг энэ бүтээгдэхүүнээр дамжуулаад авч байна. Тэгээ энэ үүгээрээ дамжуулж авснаар бид нэр биед одоо дутагдж байгаа зүйлээ нөхөж одоо эрүүл удаан олон жил эрүүл амьдрах одоо тэр зүйлүүдийг бид нэр тэг суурийг нь тавьж өгч байна гэж ойлгож байна. Ялцчгүй солонгосчуудын залуу байдаг те гоо сайхан нүүр толгор байдгийн бас нэг нууц болол те мэдээж хэрэглээний одоо зүйлүүд байгаа шүү дээ. Тэгээ маш олон одоо ийм эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд хэрэглээд идэг ер нь бол бид нар ингээ анзаараад байхад ингээл энэ тэрэн цай ингээл тэгдэг. Тэр чин бас ингээд яг өөрсдийнхөө хэрэгцээнд яг нийцүүлээд бас хэрэглээд байна. Тэгээ энэ яг нөгөө амьдралын хэв маягт ингээд ороод ирэхээр яг л хэрэглэх ёстой байдаг. Тэгээ хэрэгцээтэй өөрсдийнхөө шим тэжээлийг бас авдаг юм байгаад байна. Тэгээ дотроосоо бас эрүүл байгаад шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нар бол одоо манай компани зорилго бол манай компани эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хэрэглээд хүн бол одоо дотроосоо эрүүлжээд ирэхээр дотроосоо эрүүл байхаар угаасаа арьс ч гэсэн маш сайхан гэрэлтдэг, эрүүл харагддаг. Тэгэхээр бид нар дотроосоо эрүүл байя те. Тэгээд дотроосоо эрүүл байгаа хүн мэдээж бас гаднаасаа ч гэсэн хүн одоо гоо зүсгэлэнтэй илүү одоо бусдад гоё харагдахыг хүсдэг эмэгтэйчүүд ялангуяа. Тэгэхээр бид нар дотроост нь эрүүлжүүлээд үгээ. Тэгээд дээрэс нь та нэмээд одоо гаднаасаа илүү одоо үзэсгэлэн гоо харагдахыг хүсэж байвал манай бүтээгдэхүүнүүд
зүрхийг хэрэглэж үзээрэй. За түүнээс илүү одоо үр дүнтэй зүйл төрий, илүү одоо гоё үр дүнг одоо арьсандаа авъя гэж байгаа бол аппаратыг бас бид бүхэн та бүхэндээ одоо санал болгоё гэсэн одоо ийм концептээр одоо ажиллаж байгаа. За тэгэхээр бас миний асуугаагүй зүйл байж магадгүй бас Чонтеон захиралтаа бас монголчуудаа бүсгүүчүүдтэй бас зөвлөгөө бас өгчтэй бас мэдээлэл хүргэхийг хүсэж байна. 그 몽골 여성분들에게 이제 상담 면에서 이제 하시고 싶은 말씀이 있으시면 해주시면 됩니다. 예, 이제 피부를 어떻게 이제 관리하면 되는지. 네네. 피부라는 거는 이제 우리가 타고날 때는 정말 건강하게 태어나는데 어떻게 관리하냐에 따라서 피부가 많이 달라지더라고요. 그래서 저는 딱 두 가지의 분류로 생각하는데 관리하는 자와 관리하지 않는 자인데요. 첫 번째는 피부를 깨끗하게 씻는 게 굉장히 중요합니다. 몽골 여성분들도 화장을 많이 하시더라고요. 근데 이제 뭐 저녁에 그냥 주무신다든지 또 아니면 깨끗하게 씻지 않는다든지 뭐 등등 뭐 좀 술을 많이 드신다든지 뭐 등등 그래서 어쨌든 뭐 나의 어떤 그런 생활 습관도 있겠지만 화장을 하시고 나서는 깨끗하게 지우고 또 보습도 잘 해주시고요. 그다음에 무엇보다 저녁에 주무실 때 가습기가 되게 필요하다라는 생각을 되게 많이 했습니다. 네. За тэгэхээр ер нь бол нөгөө арьс гэдэг зүйл арчилгаанаас их шалтгаалдаг. Тэгэхээр ихэнх эмэгтэйчүүдийг одоо ингээ хоёр хувааж болно тийм ингээ гой сайхан арьстай байгааг нууц нь бол ер нь бол арчилдаг хүний арьс одоо илүү гой сайхан байх арьсаа арчилдаг хүний арьс одоо арай өөр одоо тий өөр одоо харагдах байдалтай байх юм тийм байдаг. Тийм учраас ер нь арьс арчилгаанд хамгийн чухал зүйл бол цэвэрлэгээ байдаг. Тэгэхээр зарим эмэгтэйчүүд маань маш сайн цэвэрлдэг арьсаа маш сайн арчилдаг эмэгтэйчүүд байхад за нөгөө тийгүүр тий амьдралын одоо хөвшлээсээ за дурслаасаа шалтгаалаад одоо оройдоо нүрээ цэвэрлэхгүй унтах ч юм уу за эсвэл одоо зарим тохиолдолд алкоголын хэрэглээ өндөр ч юм уу тий за эсвэл идэж байгаа хоол хүнснээс шалтгаалаад ч юм уу ингээд ийм зүйлүүдээс болоодаас арьсанд одоо нөлөөлөх зүйлүүд их байдаг. Тийм учраас юунаас илүүгээр бид нар маш сайн цэвэрлэх хэрэгтэй. За дээрэс нь мэдээж чийгчлийг маш сайн өгөх хэрэгтэй. За тэгээ надад энэ Монголд ирээд хамгийн чухал санагдсан зүйл бол айл бүрт одоо агаар чийгшүүлэгч байх хэрэгтэй болов уу гэсэн ийм одоо бодол төрсөн. Тэр маш чухал юм. Бид нар өөрсдөө нөгөө монголчууд маань яг энэ яг цаг ууртаа өөрсдөө ингээд тасан зөгцсөн байгаа учраас мэдэхгүй байгаа. Тэгээ ямар хуу чигшэлтэй, ямар хуу хуурайшилтай. Яг яг хаврын улирал болохоор л хуурайшаад ийн гэж ойлгоод идэг. Тэгээ энэ яг одоо гадны хүмүүс бол ирэхээр маш хуурай байна гэдгийг бүр мэдэрч идэг. Тийм болохоор бас агаар чигшүүлэгч байх нь яг зүйтэй юм болов гэж бодож байна. Тэгээ та хоёр маань бас миний асуугаагүй зүйлийг бол бас үзэгчтэй хандж байлгүй. За миний хувьд зүгээр яг энд ямар эрүүл мэндийн бүтээгдэхүүн тавьсан байгаа гэдэг зүгээр нэрсүүдээр нь хэлээд өгье. Тэгэхээр тэр нугаан харьцагтай маань бол гидс цэвэрлэх бүтээгдэхүүн. Гидс цэвэрлэгчин дотроо бол 10 төрлийн ашигтай бактери, 3 төрлийн эслэг орсон байгаа учраас тэрийг тусад нь угшаалахгүй нэг дор уух боломжтой байгаа. Дараагийнх нь бол эрч хүчний витамин гэж байгаа. Эрч хүчний витамин дотор ерөөсөө коллаген ч орсон байгаа, омега 3 ч орсон байгаа. Маш сайн элгийг хоргоожулж өгдөг, бохирдлыг гадагшлуулж өгдөг бүтээгдэхүүн. Одоо бидний жишээн дээр бол зөндөө жишээ байна. 3 сарын эхлээд нэг шинжилгээ өгч уухаас өмнө нэг шинжилгээ өгөөд 3 сарын дараагаар дахин шинжилгээ өгөхөд бол элэгний алаад хасаат нь маш өндөр байсан хүнийх хэвийн хэмжээнд ирсэн байгаа байхгүй. Гэх мэтчлэнгээр бид нарт бол зөндөө үр дүн гарч байгаа. За дараагийнх нь болохоор зүгээр найруулж өгдөг, хаван хөөж өгдөг, галбаржуулдаг цай байгаа. За тэр шар буудтай маань болохоор өөрөг байж байгаа. За тэгээ ерөнхийдөө бол солонгос ингээд бид нар панчаан гэж мэддэг тийм ширээд өөр ингээд хачиртай. Тэр хачрыг ингээд 60 төрлийн панчааныг нэг дор эзэнтэй тэнцэх тэжээлийг бол бидний уурнаас авч байгаа. За уурганы маань дараа болохоор тэр эмэгтэйчүүдийн витамин. Ялангуяа одоо бид нэр ингээд 40-оос дээш насны цэвэрчлэлт гэдэг зүйл явагдаад ирэхээр эмэгтэй хүн ялангуяа эхнэр чинь ааш нь олдох байгаа бол энэ. За дараагийнх нь болохоор сахар тэнцвэржүүлдэг бүтээгдэхүүн бий. Сахар тэнцвэржүүлдэг бүтээгдэхүүнийг бол би сахаргүй уухгүй гэж болохгүй юм билээ. Яагаад тэгэхээр цусны сахар өндөр байх тусмаа бид нэр их иддэг, эсвэл жим буурдгуу гэдэг асуудал байт юм байна л да. Тийм учраас бид нэр сахартай хүн уул бүр сахар нь буурна. Дахиад дээрэс нь одоо сахаргүй ч гэсэндээ жингээ хасахыг хүсэж байгаа. За эсвэл дасгал хөдөлгөөн хийгээд жин буурахгүй байгаа хүн ахмад манай сахарын витаминийг уугаад үзээрэй. Дараагийнх нь бол үе мөчний витамин гэж байгаа. Үе мөчний витамин дээр бол манайх MSM гэдэг найрлагыг үе мөчний өгдөг хүмүүс аягүй сайн мэднэ. За тэр найрлага маань бол 2000 мг орсон байгаа. Дахиад
10 UG гэдэг найрлага байгаа. D витамин. За тэгээд энэ бичлэнгээр бол сайн орц найрлагууд маш сайн өр өслийн эсрэг бүтээгдэхүүн. Маш олон миний эргэн тойрны өөрийн надаас одоо худалдаж авсан хүмүүс бол асар сайн унддаг болж байна, амардаг болж байна. Үе мөчн янгнаад, ясан янгнаад унтахгүй байсан хүмүүсийн өр өслүүд нь намдаад ирэхээр ядаж нөгөө нэг өвдөлт байхгүй болохоор сайхан амардаг болж байгаа байхгүй. Тэгээд би нэг удаа асуулаалтай одоо манай энэ үйлдвэрсэн профессороос яагаад ингэж энэ хүмүүсийн эм биш вэжэж яагаад хүмүүс ингэ өвдөхгүй болоод байна гэдэг нэг асуухгүй. Тэгсэн чинь эм бол биш ээ. Гэхдээ одоо Турмеркээс авахуулаад маш олон өрөвслийн эсрэг найрлага орсон байгаа учраас өрөвслийг нь намдаагаад өгөхөр хүмүүс өвдөлтгүй болчлоо, өвдөхөө болчлоо гэж ойлгож байгаа маа гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ийм гайхалтай бүтээгдэхүүнүүдийг бол манай чон техникийн захирал маань ингээ Монгол хүмүүст боломжийг нь олгоод ингээ сайхан маш үйлдвэрийн үнээр, хямд үнээр ингээ бидэнд манай Монголын зах зээлж бас ингээ оруулж ирж бидэнд боломжийг олгосонд нь баярлалаа гэж хэлье. Захирлаас тийм. Түрүүний энэ эмэгтэйчүүдийн одоо битмийн их гоё сонирхолтой сонсогдлоо. Яагаад тэр эмэгтэйчүүд өөрөө мэдлгүй ингээд нэг ааш маш хувирсан байдаг. Тэгээд тэрийг нөхрүүд маань маш сайн анхаарж байгаарэ. Их нэртэй бас тийм бэлэг болгоод өгвөл маш гоё юм байна. Тэгээд бас мэдээлэл авахыг хүсвэл бас доор хуудасны дугаар болон Facebook пэйж хуудас руу ороод бас бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг аваараа. Тэгээд дээр нь бас хамтарч ажиллах дистрибьютор гэрээд борлуулагчаар ажиллах бас бизнес эрхлэж байгаа хүмүүсийг бас хамтарч ажиллаж болно. За дээрэс нь гоо сайхны салонууд бас ажиллахад бас нээлттэй байгаа. Тэгэхээр бас ингээд хамтдаа хөгжин дэвшээд хамтдаа гоо сайхныг бас түгээгээд бас гоо сайхны мэдлэгтэй болох нь маш чухал санагдаж байна. Тэгээд тийм болохоор та бүхэн маань доор хуудасны дугаараар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Тэгээд өнөөдөр хүрэлцээрсэн та бүхэнд маш их баярлалаа. Цаашдынхаа ажилд нь амжилт хүсье. Гоо сайхан ертөнцийг аварна. Тийм болохоор энэ зүйлдээ бас тууштай явж бид бүхнийхээ эмэгтэйчүүдийнхаа зам мэдээж хэрэгжсэн эрэгтэйчүүд гэсэндээ хэрэглэж болно. Тэгэхээр энэ тал дээр үргэлж бас явж байгаарай гэж хүсье. Тэгээд ажилд нь амжилт хүсье. 감사합니다. 초대해 주셔서. 네. Баярлалаа үзэгчдээ та бүхэндээ бас хэрэгтэй мэдээллийг хүргэсэн болов уу гэж бодож байна. Үргэлжлүүлэн кофе цайг нэвтрүүлэх дагаа хамт байгаарай. Баярлалаа.